Бурханы удирддаг сайн мэдээ гэсэн агуулгын хүрээнд та бүхэнтэйгээ хамт Бурханы үгсээс судлая. Өнөөдрийн сургаалтаа орохоос өмнө би та бүхнээс хэдэн асуулт асууя. Та бүхэн Бурханд итгэдэг үү? Тэгвэл Библийн 66 номны бүх үг яг бичигдсэнийхээ дагуу биелнэ гэдэгт итгэдэг үү? Учир нь Библийн үгс нь Бурханы айлцсан үгийг тэмдэглэсэн тул хэрэв бид бүхэн Бурханд итгэдэг л бол Библиэд бичигдсэн бүх үгэнд ч бас итгэх ёстой биз дээ. Матай 24-р бүлгийг хамтдаа нээцгээе. Матай 24-р бүлгийн 14-р ишлэлийн үгнээс харъя. Хаанчлалын энэхүү сайн мэдээ. Энэ нь бидний одоо тунхаглаж буй шинэ гэрээний үнний сайн мэдээ биз дээ. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар яан гэсэн бэ? Тунхаглагдаж хаа хүртэл гэрчлэл болох уу? Бүх үндэстэнд гэрчлэл болно. Та бүхэн үүнд итгэдэг үү? Хэрэв бид Бурханд итгэдэг бол Бурханы өөрөө айлцсан үгэнд нь итгэх ёстой. 2000 жилийн өмнө Есүсийн өөрийн биеэр айлцсан үгийг дахин харцгаая. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Гарцаагүй биелнэ гэж айлтсан. Цар хүрээн хаа хүрнэ гэж байна. Дэлхийд даяар бүх үндэстэнд хүрнэ. Тэгвэл бид Бурханд итгэдэг л бол Бурханы айлцсан энэ үгэнд ч бас итгэх ёстой. Бид энэ үгийг зөвхөн Библиэд байдаг бидэнд хамаагүй зүйл гэж үзэх ёсгүй. Энд бүх үндэстэн гэдэгт Аз, Африк, Номхон далайн орнууд, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Хойд Хятад, Өмнөд Хятад, Хойд Энэтхэг, Өмнөд Энэтхэг, Орос, Бразил, Солонгос гэд бүгд багтана. Дэлхийн бүх үндэстнийг хамруулад нийтэд нь хэлсэн байна. Дэлхийн бөмбөрцөгт амьдарч байгаа бүх хүн төрөлхтөнд энэ сайн мэдээ тунхаглагдах нь Бурханы хүсэл. Манай сайн мэдээ бол хэнийг ч орхигдуулалгүй бүх үндэстэнд тунхаглагдах ёстой гэж Бурхан тодорхой заасан юм. Бурханы айлцсан үг айлцсан ёсороо зайлшгүй биелдэг. Исая иш үзүүлэгчийн сургаалыг дахиад нэг харцгаая. Исая 14-р бүлгийн 24-р ишлэлийг хамтдаа харъя. Түг түмдийн эзэн тангараглан үнэхээр бодсон хэрэг минь биелж төлөвлөсөн минь бүтнэ. Энэ бол Бурханы төлөвлөж, Бурханы удирддаг сайн мэдээ юм. Матай 24-р бүлгийн 14-р ишлэл нь 2000 жилийн өмнө Бурхан махан биеэр Есүс нэрээр энэ дэлхийд ирээд өөрөө айлтсан үг. Исая 14-р бүлгийн 26 дугаар ишлэлийг уншъя. Энэ нь бүх дэлхийн эсрэг тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм. Учир нь түг түмдийн эзэн шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунсан. Хэн үүнийг буцааж чадах вэ гэв. Бурханы хийдэг ажлыг хэн ч зогсоож эсэргүүцэж чадахгүй. Би үргэлж хэлдэг үгэлтэй. Ирж буй хаврыг хэн ч ямар ч хүчтэй, эрх мэдэлтэй хүн хавраа чи ирэхэ бол гэж хориглоод зогсоож чадахгүй. Дуусаж буй өвлийг ямар ч хүчээр барьж тогтоох гээд хизээч барьж чадахгүй. Хэн удирддаг болохоор тэр үү? Бурханы төлөвлөсөн зүйлийг хэн устгаж, хэн зогсоож чадах билээ гэж бичсэн байна. Тэгвэл Матай 24-р бүлгийн 14-р ишлэлд хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно гэсэн сургаалын үг яах вэ? Гарцаагүй биелнэ.
Хэрэв хэн нэгэн үүнд эргэлздэг бол тэр хүнийг бурханд итгэдэг гэх аргагүй. Бид зүгээр л ойлголт төдийгөөр итгэж байна гэж хэлэх ёсгүй. Бурханы амнаас гарсан үг бүр гарцаагүй биелж гүйцэлдэг гэдэгт бат итгэх ёстой.